Зэвцэн тэр өмнө гарч ирсэн Бегинийг авдартай зурглыг мангэрэлэн дээр үргэлжлүүлэхээр болсон гэж хэлж байснаа та. Тиймээс та хэдэд зөрүүл засаж өмнө гарсан бүхэл бардыг сесний хэмээн бүтнээр нь оруулж байгаа шүү. Шинээр орж ирж би үзэгч нартай хэлэхэд энийг орхоос өмнө хэдийдэн парт манасаа бүгдээр байгаа учраас үзчихэд ороод ирээрэй. Харин үзсэн хэдэн маань энэ хүч хөдөлмөрийг минь үнэлээд лайк болон сабскрайб дарахаа битгий мартаарай. Өдөлгүй зураглан солилцоход манай Артур нүдэн нэдэг бөгөөд нүдэн нэгтэн хажуудаа Жасмин болон нүдний шилт байдаг. Жасмины хувь шарахтад ухаангүй байгааг бол саяны дайралтаас нүдний шилт манай Артурыг авраад энэ чи авчирсан болж таарнаа. Дэ саяны үйл явдлаас болоод манай Артур өөрийнхөө маска хурлалдсан байдаг. Мөн чулуунаад би аюулгүй байгаа шүү гэж хэлээд нүдний шилтэд үнэхээр их баярлаа гэдгээл. Эндэн хоёр мөн хоорондоо нилээн удаан ярилцаад найзууд болдог. За тэгэхээр ярьсан юмныг чухал биш болохоор тэг алгасъя. Удалгүй Жасмин хажуу талаас нь сэрнэ. Тэг шууд л манай Артурыг амьд байгаад нилээн баярлаад за би чин гайгүй болсон бол одоо гэрлэг барих цаг боллоо. За манай эдийн ямар ч гэрлэг барих цаг нь угаасаа болсон. Энэ гэндан манай Артурын хамгийн сүүлийн гэндан байсан гэсэн шүү дээ. Манай гурав ямар ч тааж нөгөө нүдний шилтийн хийсэн нууфнаас нь гараад өнөөх болор ойдоо гарч ирээд нүдний шилтийн тусламжтайгаар газрын шидийг ашиглаад өөрсөндөө гарц гаргаж чаддаг. Тэгээд цааш өргөдлөж явсаар Самантатай таардаг бөгөөд амхантай энэ нүдний шилт чинь Самантаг аюулгүй байлгахын тулд тулааны дундор гадна талаар нь хаалт хийсэн юм шиг байгаа. Өдөлгөө за явцгаая голдролдоо орцгоё гэд байж байтал гинтэл урдаас нь нэг хүчтэй тесрэлт гарч ирснээ чулууна гараад ирдэг. Тэгээд чулууныг харсан өнөөх нүдний шилт ч одоо ойлгомжтой домгийн амтэл гэж ярьдаг байсан л одоо өөрийнх нь нүднийх нь урд гаргаад ирсэн бахарч одоо юу вэ солиот юм бэ юу энэ ч бүрлөө юу гэд нэлийн шоконд ордог. Тэгээд Артур нөгөөч андангуудаа тийм ээ л. Харин чи хүн амтнд өрөөсөө хэлж болохгүй шүү гэд энэ хэд маань хамтдаа чулуунатай гэрлүүгээ харахаар болж байгаа юм. Манай хэдэг явсан хойгуур нь хэсэг шүүх хэмтлийн байгууллагынхан нөгөө саяны осолоосон газарт нь очоод судалгаа хийж байдаг. Харин манай өдрөө эргээ шилжгээд нөгөө адал явдал хайштын төв дээр хүрээд ирчихсэн байх бөгөөд өнөөх ахлынх нь өрөөнд нь ороод ирсэн хоорондоо саяны гянтанд юусэн талаар бүхий л зүйлээ яриад байжхад нь гаднаас нь Лукас ороод ирдэг. Тэгсэн шууд нөгөөдөлийг харангуйтаа оо амьд гарцсан юм уу? Жигэж байгаа шиг одоо. Нөөцөл харангуйтаа заа мó те нохон гөөмнэ гэд дайрахыг завдахт нь Артур түүнийг болиулаад ийм зүйл хийрэггүй. Гэсэн Лукас нь бүр даварцсан. Тандраад өөрсдөө юуг бодсон юм хар цаар дэнэ дээрээ гэд олон юм донгоцож байхад нь Артур шуудал түн рүү сэлмэ шийддэг. Өнөөг сэлмэн Лукасын хазрыг нь зүсдэг бөгөөд Артур өргөжлүүлэн түн рүү ойртон алхахад эргэн дээрээ байсан хамгаалагчтайгаа түн рүү дайр надаас зайлуул гисэн тушаалаар нөгөөдөл нь Артур руу дайрах чааваас гээд юу ч болохгүй штэ. Артурыг яа ингэж дайрахтай зэрэгцээд өнөө Блайд Харт чинь манай хүнд хандаад чи шүүх болоос өмнө ийм зүйл хийж болохгүй штэ гэхдээ зэрэгцээд манай хүн уушлаарай. Би сэлмэ алдчихлаа. Ингээд сэлмэ авсан тань зэрэгцээд Блайд Харт Артураас бусд нь бүгд энэ өрөөнөөс гараа гэсэн тушаалаар нөгөөдөлн гарсан даруйд нь манай Артурд өнөөх Блайд Харт чинь хандаад би чамд ямар байгааг ойлгож байгаач ноён Виксийг гимтээж болохгүй гэдгийг сануулъя. Яг тэрвлээ. Тэр шавжийг үгүй хийх бодол над дээрөөсөө байхгүй байна. Бас миний хэн болох түүний гэр бүлд нь мэдэгдэхгүй. Ноён Блайд Харт та намайг сүрдүүлээд байгаа юм шиг биз. Арай та түүнийг надаас хамгаалах хангалттай үжтэй гэж өргөө одоо. Энэ нүд. Тэр хэрэг хүн алсан мангасыг өөрийн биеэр алсан болоод ийм ширүүн харц харагдана. Дэмэртэ саяны хэлсэн үг бол ерөөсөө сүрдүүлэх биш. Тэр Викс гээд байгаа гэр бүл нь үнэхээр том оо. Наад хүний чин ардаас амиаж өгөхөд бэлэн Брайан гээд нэг ах нь байд юм аа. Тэгээ болгоомжтой байгаараа гэдгийг нь манай хүн тодруулж өгнө. Одоо тэгээ манай Артур энийг нь ойлголоо гэд амжихан уулзах шалтгаан хэлье гэдэг. Одоо энэ хоёр нэг амжихан уулзалт хийхэд энэ өрөөндөө хоёулах нь үлдсэн юм байна лээ шүү дээ. Чи ухаалаагүй юм. Наа чи гэрээдүүдээ хүн туслах нь өөрөөс чинь гадна. Одоо явал хайгчдын бүлгэмт чинь ачигтай үсттэй. Тэгээ өнөөх нь хэлэхдээ бидний хийж чадах зүйл байвал бид чам чадлаараа туслах болно. Сайн байна. Эднэр надад хэрэгтэй. Гэт гарахт нь ямар таач нөгөө өдөөшөл болон Жасмин хоёр манай хүнийг хүлээж идэг бөгөөд за нэг амарч төөхний доо гэдэг явцгаана. Зөөдөлгүй шүүх хурлын өдөр болно. Энэ хурал дээр яг юу яригдах вэ гэхлээр Лукас тэр өдөр буруудаа зүйл хийсэн үү? Эсвэл Артур гэдэг хүн буруудаа зүйл хийсэн үү? Тэр өдөр яг юу болсон талаар ярилцгаар болдог.
Артурыг танхимд орж ирэхэд Лукас хүртэл байдаг бөгөөд энэ хоёрын талаар гол асуудал нь болохоор Артур наана Лукас гэдэг хүн чинь бид нарыг тэр гяндан дотор алхахыг завдсан. Харин Лукасын зүгээс болохоор би зүгээр л ингээд зугтсан тий. Зүгээр амьд гарах ганц аргаал ашигласан. Тэгээ мөн саяхан Лукасын тэ ингээд эсрэг энэ Артур гэдэг хүн хөдөлгөөн хийгээд Виксийн гэр бүлийн нэр хүнтэйг унгахыг завдсан гэдэг нэрээр манай Артур ингээд бас шүүхт өгсөн байгаа байхгүй юу? Нөгөө ахалж юусан шүүгч нь хэлэхдээ энд дэрсэн адалж явдал хайгчид болон тэдний нэрийн өмнөөс Нойт би таныг Лукас Викс Сайрус сургууль сурах үеэр Сайрус хотод байхыг хориглож байна. Буюу одоо Лукасыг чамайгтай хамт нэг сургуульд орох үед нь чамаас одоо Лукасыг бид нар хамгаалнаа гэсэн өнцгөөс шүүх хариултаа хэлдэг. Артур саяны мэдээг сонсонгуудаа хальт жумалцсанаа. Нойт би шийдэлийг чинь эсэргүүцэж байна. На Лукас гэдэг нөхөр чинь гинэд оротын төлөө яагаад би ингэ шийдвэрлээд байгаа юм бэ гэж хэлдэг. Тэгээд наа асуудал шин талаар ерөөсөө ярилцахгүй гэж шүүх хөрдөн зүгээс хэлдэг бөгөөд харин Лукас үүнд гомдол гаргана. Энэ хулгайчийн маскыг нь тайлуулаад надад гэр бүлийнх мэдээллийг өгөөч гэхдээ шүүх хөрөл түүнд хандаад за ерөөсөө тэр мэдээлэл зэдэллийг нь өөх танд ямар шаардлага байхгүй учир нь шүүх хөрөл дээр түүний гэр бүл болон түүний хувийн мэдээлэл нь бүгд хадгалаастай байгаа учраас тэнд түүнийг танаас холдуул гарах хэмжээ бид нар авнаа. Тиймээс одоо гарч болно гэд Лукасыг гаргадаг. Тэгээ яг Лукасыг гарсан хавхаар манай Артур дээр өнөөх шүүх хурлыг ахалж явж исэн ерөнхий шүүгч нь хурж ирснээ арын хаалгаар нь би таныг гаргаж өгөө гэд арын хаалга дээр нь очсноо. Хамтарч ажиллахад таатай байлаа. За тэгээд энэ хоёр нь хоорондоо хуйвалцсан бож таардаг. Саяны шүүх хурлийн хариуны хүртэл цаанаас нь бэлдсэн зүйл байдаг бөгөөд бүр одоо тэр Лукас Виксийг ингээд дарж авах бол угаас болохгүй байсан юм аа. Энэ тэрэг юм ярьдаг бөгөөд нөгөө манай Артур чинь Адлын уул хайгчдын бүлэгмийн ахлагчтай нь хуйвалцсан болж таарж байгаа байхгүй юу? Артур өнөө хөгшин чи андаа та нар ажил хинийхэн талаарх сайн мэддэг бол л та. Гээд гарахтан зэрэгцээд өнөө хөөгнөнө. Плайт харт хийсэн хүн юм байж. Ямар айцэрхэн хүн бэ? За тэгээд гадагшаа гараад харахтан нөгөө гадаан талд нь Жасмин болон нүдний шилд чулууна 3 хүлээж идэг бөгөөд 93 маань одоо жинхнээс гэрлэг байрахаар бол. Нэмэртээ цаашаа өргөж явсаар манай нүдний шилтэн гэрлэг байрах цаг болох үед нь Артур ардаас нь дуудангуудаа өн дээр чамаг цэвэних гэдэг чи мартсан байна. Ята чи яагаад Гесайроо сургалт явж болохгүй гэж. Гэрт нүдний шилт болохоор за болооч тээ. Би за яах вэ? Тэр шалгалтанд нь яг тэнцэж болно. Гэхдээ тэр айхтар их мөнгө төгрөг байр хүснийг нь би зохицуулж чадахгүй шүү дээ. Артур түүнийг шууд сугдаж аваа та. Зүгээр дээ. Чи зүгээр л наашаа хүрээ тэр. Харин үлдсэн асуудлыг нь бүгдийг нь бие зохицуулахаар ерөөсөө санаа зовоодох ямар шаардлага байхгүй шүү гэд нүдний шилтэй хамт сургууль орохоор болж байгаа байхгүй юу. Тэгээ Жасмин тандангуудаа чи нүдний шилтийг дагуулад гэрлүү аваа явжий. Би ажил зохицуулж хаад ардаас чин очиё гэд түрхэн зурдаа зам салахар болж байгаа юм. Харин тэр нүдний шилтийг харахад нь хөөрхийн амтэн бүр нилээн баярлцсан байгаа байхгүй юу. Тэгээ ар гэрд нь ямар ч хүн юм бэлээ те. Мэдхгүй шүү дээ. Тэгээд ямар шалтгаанаар энэ хоёрыг төрүүлж явуулсан бэ гэхлээр өнөөх балайд хатажин уулзахар болсон байдаг. Тэгээ уулзчаад хоорондоо юу ярьдаг вэ гэхлээр ямар та саяны жижигхэн шүүх хурлын жүжигт маань тоглуулсанд үнэхээр их баярлалаа. Тэгээ ингээд зам салъя да гэд хэлэхдээ яг салгийнхаа өмнө манай Артурд салалтын бэлэг гэснээ асар хэмжээний мөнгө өгдөг. Одоо энэ чинь алтан зууснаад байгаа байхгүй би та нарт ингээд өмнө нэгэд хэлснээд ингээд хар зайлын хүмүүс нь өдөрт нэг ширхэг зис зоосоор амьдардаг байхад одоо дүүр ингээд алтан зоос өгөрч хэрэг хэмжээний мөнгө гэдэг нь ойлгомжтой байгаа байхгүй. За Артур ямар тач өөрийнхөө байгаа хот болох Сайрус хот дээр хурж ирнэ. Тэгээ Сайрус хот дээр эрэнгүүтээ хамгийн түрүүнд юу хийдэг вэ гэхлээр нэгэн орон зайн бөгж авахар болдог. Тэгээ орон зайн бөгж нь яг ямар бөгж вэ гэдгийг та нар мэдчихэж байгаа сте нөгөө бөгжин дотор нэг тийм агуулах байгаа. Тэгээ тэр агуулах дотор нэг хөлсөн хэмжээгээр юм гэж болно яг нэг хязгаартай л да. Тэгээ нэг бөгжин дотор л ингээд юмнуудаа ачаа яваа явчихдаг. Тэгээд саяны бөгж авснаар манай хүн шууд Хелстийн гэр бүл рүү явъя гэснээр гэртээ харахаар болж байгаа юм. Гэрийнхэн гадаа очихтан шууд л дүүн түүнийг харснаа тэрээд авнаа. Ардаас нь аав ижрын хөрл ирснэ миний хүү гэд хэр их санснаа илэрхийлж тас тэрдэг. За ингэснээр нэг удаан хугацаа шидтэй бас 3 жил те. Гэр бүл хоорондоо уулзалтж байгаа юм. Өдөлгөө зураглаас ойлгоход манай Артур хэдийн уцаасанд орж гисэн төөхнөд байж байхад нь нөгөө
Лилиагийн аав болох Хелст чинь бүр баярлцсан. Ягаад гэвэл одоо манай Артурын аж тусаар Лилиа чинь сэргэлтээ олж аваад Хелстийн гэр бүл хэдэн 100 жилийн дараа шидэндээ болсон гэдэг охноосоо илүү аав нь баярлж байгаа нь ингээ бас хөөрхөн шүү те. Тэг мэдээж гэрт нь нүдний шил хүрэл ирсэн гэдгийг нь хэлгээ мартчихсан байна. Тэгээ манай хүн болохоор өргөжлүүлэн аавдаа хандаад таны манай төвшин чихэр байгаа. Гиснээ түнд нэг араатны цөм өгнө. Тэгээ н араатны цөм нь болохоор яг ямар араатан бэ гэхээр эс төвшний араатан буюу манай хүний цааш нь харуулсан араатны төв. Араатны төв болохоор хэрэгэлсэн эзний шээг маананы төвийг нь маш хүчрхэг болгож өгдөг. Тийм учраас л одоо аавда энэ үнэтэй бэлгээ өгж байгаа байхгүй юу? Тэр тусмаа эс төвшний араатан штэ бүгэлвтэн. Хөөмэн би энийг авч чадахгүй. Чи өөрийнхөө амиа эртэл оруулан байж авсан штэ. Би энийг зүгээр л ингэж авч ерөөсөө чадахгүй. Алис өө чинь үнэхээр том бэлэгтэй ярьж. Би эс төвшний мангасын төв хэд хөрх хийж төсөлж чадахгүй. Миний санааг зовоолсныг бодоход энэ тэр үнцэнд хөрөхгүй л гэж бодож байна. Авчгаа. Намайг үүсгэхэд наадах шин танд хэрэг болно. Хүү чин таныг хол орхиод явахыг зөвшөөрөхгүй байгаа ч тий. Өөрөг манай Артур болохоор цайвар улбар шар төвшний маананы төвтэй болсон байдаг. Даавн сая нэг зүйлийг ойлгосон бол та ойлголоо. Тэгвэл чи хөгшин авдаа тололдаад ялагчхад ойлгохгүй байгаа үстэй. Тагснаар хөргө авахар болж байгаа байхгүй юу? За тэгэд энэ төв бол бүр нэрээ асар их үнэтэй. Тэрийг нь бүр тодотгож хэлхий бүр нэлээд үнэтэй шүү. Нэлээд ч бас хүчрхэг. Зөрөглөс солиход манай Артур болон нүдний хичээл нэг өрөөнд орсон байх бөгөөд энэ хоёр маань хоорондоо саяны болсон адал явдлынхаа талаар ярилцж идэг. Тэгээ хэсэгтээ ер нь бол нүдний хичээлд Артуртай маань хамт нэг өрөөнд амьдрахаар болж байгаа. Одоо нэг гэрт одоо толгой холбосон гэсэн үг. Маргааш нь болсон байх бөгөөд Артур тэр Хелст гурж ирснээ нэг Гедеон гээд артефакт зохион бүтээдэг гоц ухаантай байгаамаа. Чи тэрнтэй нэг яваад уулзаад өгөөч гэж хэлдэг. Ардаас нь аав нь хурж ирснээ за энэ төв чинь бол аав нь авч чадахгүй юм байна. Хүүгийнхэн гаргасан үлд нэрээ үнэхээр их баярлаа. Гэт буцаагаад өгчдөг. Оройн болоход Артур өрөөндөө орж ирээ саяны араадны төвтэйгөө өөрөө нэгдэх гэж үзэхэд тэнцэн түнэр харанхуй өгтөн. За тэгэхээр ер нь бол Артур энэ араадны төвтэй ерөөсөө зогцож чадах төрөлхийн маананы элемент байхгүй гэсэн үг. Яагаад ингэж хэлж байгаа гэхлээр араатны элемент болон эзэмшигчийн элемент хоорондоо заавал таарсан байх ёстой. Харин тэр таарч чадах хүн нь Артурын бодож байгаа чиний ч гэсэн бодож байгаа Тэсчэ гэдэг нэг охин байгаа байхгүй юу? Цаг хугацаа өнгөрсөн. Нүдний шилт Артур хоёр хоорондоо бэлтгэл хийж гэр бүлтэйгээ цагийг өнгөрөөсөөр иймэрхүү байдалтай нэлээд хугацаа өнгөр. Иймэрхүү байдалтай явсаар удалгүй Эли гээд дүүгийнх нь төрсөн өдөр болж тэдний гэр бүлийнхэн түүнд зориулан үдэшлэг болж буй өдөр төрнэ. Энэ өдөртөө давхцаад нөгөө Хелст чинь Гедеон гээд байсан артефакт зохион бүтээгч рүү манай Артурыг дагуулж явахаар болдог. Артурыг яваад очихт нь нөгөө Гедеон гээд байсан нөхөр нь үнэхээр галзуу солиотой юм шиг харагдаж байдаг гар байдаг бөгөөд Артур шууд л түүнд танаагуудаа би тантай зүгээр л тохирлохоор ирсэн юм. За ер нь бол манай Артур энэ хүндээ тохирлохоор ирсэн байдаг бөгөөд хариуд нь яг юу вэ гэхт нь та далай гатлах юм зохион бүтээж байгаа гэсэн баха. Тэгвэл би танд туцалж чадах юм гээд одоо нэг чинь ямар зураг гэдэг гэлээд одоо схемийн за би буруу хийж магадгүй шүү. Тэр имийг нь хараад энийг нь ингэчих юм биш үү гэд нэг зүйлийг нь солихтол саяны Гедеон чинь бүр шок норж байгаа байхгүй. Үгүй нэр би яагаад энийг ерөөсөө урд нь бодож олоогүй юм болоо. Зүгээр л маанагаар цэнэглэгдэх хөдөлгүүрийн орнд гадна материалыг нь халааж уураар цэнэглэдэг хөдөлгүүр тавих л болох байсан байна. Ясна одоо бүр ингээ Артурыг гайхаж байгаа байхгүй. Чи ч одоо энэ хүч одоо бүр солиотой бүр нэг гоц ухаантай юм шүү. Тэгвэл энийг үзэж байгаа та нар ч гэсэн гайхшлах байдаг гэдэг нь Артур ч бүр ийм юмтай урлагаа байстай байх гэж гээд. Одоо яагаад тэгэхээр одоо өмнөх амьдралтай нь холбоотой шүү заа юу. Өмнөх амьдралтай энэ манай Артур чинь технологи, механологи нь мэддэг. Тэгээ энэ үе дээр нь одоо ашиглаж байгаа л гэсэн үг. Тэгээ манай Артурын хүсэж байгаа зүйл нь одоо яг юу юм бэ? Тэгээ одоо энэ хоёрын хоорондоо тохиролцож байгаа шүү дээ. Тэр нь яг юу юм бэ? Гэхдээ нь харж байгаад би танаас нэг гайхалтай артефакт авъя гэд Гедеоны хамгийн үнэтэй зүйлсийг нь харахаар болно. Тэгээ Гедеон болохоор ээж дараалан түүнд артефактуудыг санал болгосоор эцэст нь юу болдог вэ гэхлээр галтшуун зүйлт гэдэг юм болдог.
За энэ зүйлтийг нь би та нарт жоохон товчхон тайлбарлаж байгаа шүү. Товчхон тайлбарлахад энэ зүйлтийн зүгээр л зүүсэн эснийг нэг удаа үхлээс хамгаалдаг. Тэгэл ойлгож байгаа. Үүнийг нь авахар болдог. Тэгээ хоёр хос зүйлтийг ямар тааж манай хүн авдаг бөгөөд өргөжлүүлэн түүнээс та нар гэхдээ энэ далайг гаталдаг зүйлээр яг яах гэж байгаа юм бэ? Гэхдээ болохоор Гедеон ч хаан тулсын зарилгаар энэ зүйлийг хийж байгаа баш таарнаа. Тэгээд нөгөөх нь за болиочтэй хүмүүс хаан тулсын нууцыг ерөөсөө задраахгүй нэ тэрэ гэхдээ би тийм ч өгөөмөр хүн биш шүү. Хэрвээ та надад хэлэхгүй бол би үүнийг хийхэд чинь ерөөсөө хамт гардан ажиллахгүй. Яг үг хэлчих юм бол энэ зүйлийг хийхэд чинь би танд өөрийн биеэр тусалж хажууд чинь хамтдаа энэ ажлын ард гарья гэж хэлснээр яалтчгүй хэлэхэр болж байгаа юм. Тэгээ юу гэж хэлдэг вэ гэхээр бид нэр Декатены занд ахаад нэг тип байгаа гэдгийг мэдж байгаа. За одоо Декатен гэдэг чинь болохоор энэ хэдийн амьдарч байгаа нутаг баггүй юу? Одоо Декатен гэдэг энэ типт нь Хүмүүний хаан тулс, Эльфийн хаан тулс, одоо нарын хаан тулс чи ингээд гуруулаа амьдардаг та. Тэгээ энэ гурав чинь далайн цаан дахиад нэг тип байгаа гэдгийг нь олж илрүүлээд тэгээд түүн рүү одоо очих тэр одоо уг нь зүгээр л усан онгоцыг л хийгээд байгаа байхгүй юу? Гэхдээ хүн мэдээч 100% байгаа хэсгийг нь мэдэхгүй учраас одоо очиж шалгах гэж байгаа гэх юм уу? За тэгээ сая ойлгосончлан одоо хэд хэдэн зүйлээр ингээ баталгаажуулсан. Тэгээ одоо ингээ тэр твийг ингээ бүрэн гүйдэд чалгахын тулд бид нар юм далай гаталтыг юм хийж байгаа гэд энэ хоёр маань хоорондоо тохиролцсон 8 альсны эцэс дээр энэ хоёр маань гарч явхаар болж байгаа юм. Өөртөөд гараад одоо үдэшлэг рүү явах гэж байгаа шүү дээ. Дүүгийнхэн төрсөн өдрийн. Өөрөглөлөд гараа явж байсан чинь нүдний шилдэг хэсэг хүүхдүүд дээрлэгж байдаг бөгөөд өнөө хүүхдүүдийг харсан Артур мэдээж зүгээр байхгүй нь ойлгомжтой. За энэ гурван хүүхэд нь болохоор одоо айхтар тийм элитэлийн хүүхдүүд юм бах өө чаавас тэгэл нэг саяра сургуульд явдаг гэснээр тэгээ далинд болол манай нүдний шилдэг дээрлэгч хийдэг. Дөвшөр зүггүй одоо хүн амтан зодоод гарч манай Артур очингуудаа за одоо бид хөөрөд тоогоорой би та гурвыг алан шүү гэхэд нь урдуур нь нөгөө Виктор чин орсноо яах юм бэ? Энэ бацаануудыг зүгээр хаялтаа гэсэн чинь за дуугаа огоором хөгшин төгзөг мөн гэдээ бүр том хүнч гэж үйл ойлголцохгүй бүр хэлстийг бүр ингэ зайлгаж байгаа байхгүй юу? Тэгээ яг энэ үйлдэлийг нөгөө хааны хунтааж олон гүнжнэр харж идэг бөгөөд наанаа манай Артур нөгөө гуравтаа ч заа хэвээр хэл амар ойлголцохгүй маань зүгээр балбалцъя гэж ордог. Наан зогсож байсан хүүхэд нь болохоор нэг айхтар хөдөлгөөн хийх гэж байгаа юм шиг болсноо манай хүнд юу ч болохгүй. Арднаас нөгөөд нь болохоор нэг тийм хүжрэг ил дэжгэлдэг гэр бүлийн хүүхд юм шиг байгаа. Дөрөвдөл манай хүн рүү нэг элдний хүжрэг дайралт майралт гэсэн нэг ухааны юм хийгээд дайрдаг боловч дөрвийн тагуу манай Артурд юу ч болохгүй. Өнөөх дайралтаас нь бултаад зүгээр л хошныхон дээр нь алгаж байгаа байхгүй юу? Нэг л ихтэй энэ тоглоомыг гараар алдуулсахаас. Гэснээ одоо энэ хэдийнх нь одоо олигарх юм уу айш юм бэ? Ганцхан цохилтоор л би түүнийг зогцоолно. Гамана Артур руу нэг өрөлт мөрөлт бариад зогсож байхад нь аажмаар түүн рүү ойртох Артурын аавранаас имээдэг. За тэгэхээр энэ миний одоо тийм хүчтэй мөтэнч гэж юу байх вэ гэгээд манай руу шууд үсрээ дайрдаг боловч одоо өөрөө цохиж чадахгүйгээр пялга бал болно. Дэ чавс нэг ганц цохиж таахгүй нэг амтан яг ухаалтгийнхаа өмнө нүдний шилтийг босгоод явах гэж байсан тэр гурав руу шидээр дайрдаг. Өнөөх шидийг нь Артур алга болгочих уу дээ гэсэн чинь өнөө хаан тулсын гүнж тэдний дундор орсон байж таарнаа. Зөрөлдөс хэлэхэд өнөөх гурав чинь хэдийн одоо хаан тулсын хунтааж олон гүнж ирсэн байхыг хараад сөөгдчихсэн байдаг. Дэмэртэ саяны байгаа болсон байдал бүгдийг нь тайлбарлуулсан ч гэсэн бүр нэг Артурыг 100 гаад байгаа байхгүй. За тэгээ энэ нэг амтны Артурыг 100 байна одоо. Артур баг хорогнол очруулж чадахгүй шүү дээ. Дэмэртэ за наа гурав ч гэсэн хүмүүжүүлэн гэсэн шиг манай Артур шууд Кесайрос сургууль буюу нөгөө сургуулийнхын захирлуу видео кол хийж байгаа байхгүй. Одоо энэ хөөрхөн толиор видео кол хийгээд ах шиг байгаа. Дэмэртэ саяны 3 хүүхдийн одоо эцэг ихт анхааруулаа. Энэ 3 бол үнэхээр хүмүүжүүлгүй байна гэсэн чинь нөгөө захирал чинь ойлголоо гэж тасцсанаар гэр бүлийнхэн тэр хэлд болгодог. Тэгсэн нэрнгээсээ л бүр гэр бүлийнх нь ээж мэж нь өнөө ахлаад байсан айхтар олигархи чинь зад загнана. Одоо ямар тач асуудал хэдийн шийдэгдсэн учраас манай хэд явхаар болноо. Явхынхаа өмнө гүнжэд хүндэтгэл үзүүлээд зам салсныхын ардаас гүнж дотроо одохдоо. Тэр үнэхээр өөр юм. За энэ угаас амар хөөрхөн гэж байгаа. Йоо. Хөөрхөн шүү.
Айгүй хөрхөх юм байна. Одоо баг миний үйл баг. Одоо бол жоох өгчөө. За би юу ч яриад байгаа. За би дуугаал юм. Би дуугаал. Амар vibe хэвтсэн. Миний бороо. I'm sorry. My bad. Замартаж манай гурав цаашаа өргөдөөж явж байгаа төв танк апдгийн хурал болж байдаг. Өнөөх хурал дээр нь нөгөө шин твийг зарлнаа гэсэн хурал юм байна лээ шүү дээ. За тэгээ шин твийг зарлахад нь нөгөөдүүл чинь нэг тийм зурагтаар гараад тэнцэн нь хаан болон Эльп Одонрын хаан өнөөх хурлыг зохион байгуулж байгаа юм байна лээ. Тэгэлэхдээ бид нэр ингээд Декатенаас гадна өөр шин тавь байгааг илрүүлсэн. Нэмээс энэ том нээлтийн төлөө одооноос Гизайрас сургуульд Эльп одоо хүмүүний хүүхдүүд хамтдаа суралцаж бид нар нэг хүчтэй байх болно. Тиймээдээ шин төвтэй холбогдуулаад асар хүчтэй нэг тийм дарамт мэдрэгдэж байгаа. Тэр дарамтнаас гарахын тулд улсын хамгийн хүчрэг хүмүүнийг сонгож 6 сэлмийг бид нэр танилцуулж байна. Гэсэн одоо Эльп одоо хүмүүнээс тэ 2 хүн сэлэм болж одоо энэ улсын энэ твийн хамгийн хүчрэг зураг гэж ойлгочих бүр нэр хамгийн хүчрэг. Тэгэд хүмүүний зүгээс гарч байгаа бүр одоо нэг сонирхолтой бүр нэг тийм шоконд оруулдаг зүйл нь болохоор Лукасын ах Брайан гэд байгаа нөхөр чинь хүмүүний улсыг төлөөлж сэлмүүдийн нэг болдог. Тэгээ шууд утгаараа хэлгээд эн чинь угаасаа тэгэл манай Артурын дайсан одоо нэмэгдэж байна л гэсэн үг байхгүй юу? Артурын шууд утгаараа дайсан шүү дээ. За зурглал солигдно. Юутаач нөгөө өвдөжлөг дээр нь манаа хүн угтаж идэж идэг бөгөөд эргэн тойрны хүмүүсийн шалгаж оруулсаар байгаа тэнцэнэ бүрийг эдийн хүртэл хүрээд зичгсэн байдаг. Зурглал тестер рүү шилжгээд өнөөх үзлэг дээр нь орох гээд орж чадахгүй зүгээр алсаас хараа сууж байдаг. За харин тэгээ Гедион болон манай Артур болохоор үзлэгээс гарч яваад юуны тохоо ярьдаг вэ гэхлээр багаан хэмжээний яриа буюу нөгөө тэр далайг гатлах зүйлийн талаар ярьж идэг бөгөөд удалгүй Лилия тэр хоёр дээр хурж ирсээр энэ хоёрыг яриаг өндөрлүүлнэ. Зөрөглөө солигдоход өнөө Эйлигийн үдэшлэг дуусахтаа зэрэгцээд одоо төрсөн өдрийн хамгийн гоё хэсэг болох бэлгийн үйл ажиллагаанд ордог. Тэгээ мэдээж талаас маш гоё бэлгэнүүд хүрээд ирсэн байх бөгөөд тэнцэн нь бүр нуумсун байдаг. Өнөөх нуумсун нь болохоор бүр харах царайны л нэлийн үнэтэй ид байдгаас гадна энийг нь Тесягийн өгсөн бэлэг юм байна гэдгийг манай Артур жаахан ч гэсэн ойлгоно. Өөрөлдүүлэн Эли ах минь надад одоо нэг бэлэг сэлт одоо бэлдсэн байлгүй дээ гэж асуухт нь Артур шууд нөгөө Гедианаас авсан артефакта ээж болон дүү хоёртой өгнөө. Нэгмэдэж энэ бэлэг нь яг ямар хүчтэй аш холбогдлоо гэдгийг тайлбарлаж өгдөг. Та хоёр хэрвээ ямар нэгэн асуудалд орох юм бол амнаас чинь хамгаалнаа гэд. Зурглал хэдий маргааш нь болсон байх бөгөөд манай Артур Гедионы нөгөө далай гатлах том төсөл дээр нь хүрээд ирж гисэн байдаг. Дэн төсөл дээр нь угаасаа манай хүн туслахаар ирсэн штэ. Тэгэнгүүтээ хажуудалд нь Гедион ямар тач уурын хөдөлгөөр тусалж байгаад чинь нэлээ нэг талархаж байгаа шүү гэснээ. Манай хүний хүснэр элементнуудыг артефактыг бэлгэнд өгнө. За тэгээд энэ элементнуудыг артефактаар чи одоо яах гэж байгаа юм бэ? Гэхдээ за би ингээд аватар учраас өөрийнхөө одоо ингээд элементийг нуугч байгаа юм байна. Гэхдээ шууд Гедион шоконд ордог. Тэгээд чи одоо гайхаж байгаа штэ. Одоо аватар гэдэг ингээд шууд ингээл хэр чинь. Зөвлөж манай хүн өөрийнхөө хөссөн бэлэг тохиролцооныхоо үр дүнд хүрсэн учраас түүнээс гараа явнаа. Гараа явж байхдаа нэг хамгаалагч гээд байсан нөхөртэй муулцаад амждаг. Тэрийг нь тоолгүй гэртээ яваад очихдоо гэртэн сургуулийнх нь урилга ирсэн байж таарнаа. Зурглал солиход манай хүний сургуультай явах өдөр нэржээ. Дэмэдээ сургуультай явах болсон хүн чинь өөрийнхөө дөрөв төвцийг аваад сүрх дэргэнтэй суугаад сургуультай яваад очдог нүдэн шилцтэйгээ хамт. Дэмэдээ сургуультай орохдоо тодорхой хэмжээний юм хам шалгадаг. Тэрэн дээр мэдээж манай Артур тэнцнэ. За одоолгүй нөгөө сургуулийн захиралчин үг хэлэхэр болно. Үг хэлэхт нь одоо сурагчийн зөвлөлийн дарга гэснээ тест шиг дууддаг. Дэмэдээ Артур болгон тест маань хөөхөн удаа өсөний дараа уулзж байгаа юм. Саяны хурал болж өндөрсний дараагаар нүдний шилд болон Артур гадагшаа явж байхад нь хүмүүний хүүхэд Одонрын нэг хүүхдийг дээрлэж байдаг. Одоо энэ чинь тэгэл ер нь арьс өнгөөр ялгарлан гадуурхахдаа ямар ч ялгаагүй зүйл нэгнийгээ дээрлэхэлт бол угаасаа байж болшгүй шүү дээ. Энийг ялангуяа манай Артур ерөөсөө төвшиж чадлагүйгээр тэднийг болоо гэж хэлдэг. Тэгвэл сахилгын багийн ирэхээс өмнө энэ асуудлыг зохицуулах хэрэгтэй гэд тэнцэн нь сурагчийн зөвлөлийг явж байдаг. Дөөгөр манай нүдний шилд Артур хоёр тэр тулгааныг хооронд нь болиулах гад байж байхад нь хүүшээ эн чинь ерөөсөө судалгаануудыг хийж болохгүй ягаад асуудал өмнө тариад байгаа юм бэ гэхтэн Артур гүй тэнцээ байсан хүн одоо ингэ дээрлэхэд байсан юм а гэсэн чинь Тесша руу чи одоо ингэж харцдаг хин бэ гэснээр одоо суугных нь үс нь манай Артур төрөх үед нь шууд бол аваа шидчихдэг.
Нэг зүйлийг мэдэж явдсан сурагчийн зөвлөлийн хуралдаанд Лилия хөрзөл орсон байна. За мэдээж нэг эвгүй харилцаатай боллоод салсан Артур Тесsia хоёроос Тесsia л хамгийн их одоо эмзэглэж байгаа. Өрөөнд орж ирсгэд хөрхийн амтан уг нь би Артуртаа санаа зовсон штэ эцээцэд. Тэгж яагаад ингэж эвгүй харилцаанд орчвоо гэд нэлээ эмзэглдэг. Улгүй гадна талдаа нөгөө сурагчийн зөвлөлийн дэд дарга гэд байсан нөгөө миний хэлсэн сугны үс нь гадаа нь ирснэ. Үгүй угаасаа танд ямарч буруу байхгүй ядагтай. Гэхдээ та уг нь зүгээр л зөвлөгөө өгж явахад тэр тантай ингэ зөө зөгсөхгүй хайцах чинь угаасаа буруу штэ гэдэг. Харин нөгөө тал манай Артур нүдний шилд хоёр өөртөөгөө дотор байрандаа ороод ирсэн байж явахт нь гаднаас нь захирал ороод иртнэ. Нүдний шилд болохоор бүхэл бүтэн бүр захиралтай танил гэдгийг нь мэдээд бас л шокнд орж байгаа байхгүй юу? Тийм учраас нүдний шилдэг гаргачаад энэ хоёр хоорондоо юу ярьдаг вэ? Гэхдээ манай Артурыг чи өөрийн сахилгын хороонд оруул яасан юм бэ гэж хэлдэг. Харин манай Артур болохоор одоо ингээд Лукастай жоохон эвгүй харилцаатай байгаа гэсэн яриаг өрнүүлээд тэр хоёрын яриа өндөрлөнө. Одоолгүй цайны цаг болсон байх бөгөөд манай хоёр цайны газар ороод эргэн төрний хүмүүс нь манай Артурыг өдөр шууган тарсан хүн байр гэдэг бүгд л таньж байх жишээ нэ. Тэр хоёрт шоолын ширээний ардаас суучгаад байж байхад нь нүдний шилдээр нэг залуу ирснэ. Би өнөөдөр их хөгөмөр байгаа юм л та. Тиймээс чамайг би өөрийнхөө бүлэгтээ орохыг урьж байна. Би бол Ребен Бас гэдэг гэр бүл. За тэгээд Ребен Бас гэдэг нэрийг сонссон манай Артур болон нүдний шилд хоёр шоолно. Яг тэр одоо Ребен Бас гэдэг нэг тийм мэдгүй одоо Монгол хүн юм чи юугаач мэдгүй нэг тийм шувууг бэлэгдэг юм шиг байгаа. Тэг ямар гэр бүл нь хоорондоо шувууны нэр өгдөг байнаг инээлдэж явахдаа нөгөө тэр чинь тэсвэр алдсан бололтой шууд л идэж байсан хоолыг нь газраас асгаснаа. Чи язгартай хүнийг доромслно гинэ. Би чамайг бодож өөрийнхөө бүлэд эсвэл гэж явах чи тэгж байдаг. Ямар аваа новш вэ гэхдээ миний сайн хайцыг доош нь хийж байгаа хүнтэй би яга хамт явна гэж ий сургуульд бид бүгд шийддэг. Битгий хоос өнгөрөөд. Гэхдээ нөгөөд чинь бол шууд л чиний энэ өмөрөд байгаа хүн чинь одоо хэр юмтэй гэд манай Артур л шууд л зогхохоор дайрдаг боловч нөгөө цогцолтын ерөөсөө манай хүнийг онохгүйгээр шууд л хойшоохо түлхэгддэг. Дахиад зогхоход нүдний шил түүний урдуур нордог бөгөөд яг аваачаад нүдний шил тань хамт гусах гэж багт нь нэгэн ургамал хурж ирсэн нөгөө залууч чинь дээшээ өргөд өгтгөө энэ яг хин бэ гэхлээр одоо тестчаал хөрхийн алсын дээрээ тусалж байгаа байхгүй юу. Дээрээс нөгөөдөг чи олон юм хуцж өгж байна. Чи одоо яасан? Намайг ингэж байгаад зодохчих юм уу? Чи чадахгүй штэ гэхдээ би чамайг зодохгүй гэжтэй шууд л өмдөг шувталчихдаг. Дээрэн төрний харсан хүмүүс нь тэгэл одоо тэр юм үг нь харж л байгаа юм л та. Тэмүртэж нөгөө хоолны газраасаа гараад Тесsia дээр явж очингуудаа сая дулсанд үнэхээр их баярлаа. Гисэн Тесsia ичэн гүрж эхлэн. Дэчавас толгоогоо одоо Артурын ир үн цогцохдаг. Дөвнийг нь харсан Артур хөөрхийн амтан жаахан санаа тавих гайстай. Юу зүгээр шөөлөд байгаа юм биш үстэй гэхдээ үгүй аргагүй штэ сая бүр нилийн хөвдлөө гэд одоо мэдгүй эрхэлж байгаа юм байл үдэ та нар одоо юугаа мэдхүү. Артур шууд л өөрийнхөө мөрийг дэрлүүлэнгүүтээ Тесяг юу хийх сонсноо. Теся хэлэхдээ би чамайг эвгүй байлд оруулсан уучлаарай. Чамайг надад уурлаасаа гэж би өрөөсөө үсэхгүй байна. Зүгээр тийм. Тэгэхэд миний ураа байсан. Чамайг надад санаа зовсныг чи мэдж байсан. Чамд уурлах хэрэггүй байсан юм. Үгүй ээ. Миний буруу ч гэсэн байсан. За энэ бол угаасаа ирээдүйд айгүй гоё ус харагдаж байгаа. Дээр нь бол эрэгтэй эмэгтэй хүн чинь нэг-нэгтэй гоё боол тэгээд ингээ хөрхөө ярилцдаг байх хэрэгтэй байхгүй юу? Та нар одоо юугаа мэдгэвдээ ах нь хэлье. Туршлагаасаа хэлье. За тийм ямар ч тач манай хоёр хоорондоо жоохон ярилцаад алхахаар болно. За тэгээ энэ яриа нэг тийм сонирхолтой биш учраас хэдүүлээ шууд гол зүйл рүү оръё. Артур Тесsia хоёр яг салгийнхаа өмнө Артур түнд өнөөх мангасын араатны төвөө өгч өгдөг. Энэ бол бэлгээ. Энэ бэлэг чамаас өөр хүнд яагааш тохирохгүй. Тесsia чинь хөөрхөн догдлолтой гэрлэг орж байгаа байхгүй юу? Өрөөрөө орохт нь өдөөшөл угаасаа бүр шоконд орох нь аргагүй захирлыг танин текстний бүр элбийн гүнжтэй одоо ингээ бүр учраа ургуулад тахад надаа Артур ч яг яатсан хүн бэ бүр гайхаж байгаа. Артур бол угаасаа арай л даварцсан гоё овж авлантай шүү. За зурласаа хэлэхэд өмнө нь хэлсэнчлэн нөгөө Синти Гуцкай захирал чинь манай хүнийг сахилгын хороонд ороо гэж хэлснээр манай хүн сахилгын хорооныхон хувцсыг өмсөө сургууль руу очтгоо. Мэдээч сахилгын хорооны хувцсыг өмссөн учраас сахилгын хорооны хэд дээрээ очихоор болж байгаа юм. Очихтон шууд бол нэг айхтар том арслан манай хүн рүү архирдаг бөгөөд өдөлгөө тэр арслангийн ардаас нэг залуу ирснэ. Бүх зүйл төлсний дагуу болсонгүй шүү. Миний ерс хэр цуцааны шалах гэж та нарыг ингэсэн гэж төлсөн гэж ойлгоё. Тэгэж болно.
Гүцгээ захираа сонирхолтой хүн сонгосон бол л та. Зорилготой хүрэхин тулд байж болох юм. Аль эсвэл танил холбоо юу? Ингээд ер нь бол манай хүнийг яг сахилгын хороонд орох юм мөн үү? Эсвэл зүгээр л гүцгээ захирлын арын хаалгаар орж ирсэн авилагчдын нэг үйл гэдэг байгаа байхгүй юу? Тэгээ ямар ч энэ хоёр хоорондоо албан ёсоор танилцдаг бөгөөд энэ залуу нь өөрийгөө танилцуулахдаа Кай гэдэг. Би 4-р анги. Артур намайг Артур Лев танилцсандаа таатай байна. Харин тэр бол миний холбоо гэсэн өнөө том арсланч манай чулуунаад зүгээр л номонд оруулсан байдаг. Дээрийг харсан нөгөө Кай нь болохоор ямар төрлийн хараатан болоод грейдерээ сургадаг байна гэж бодно. Дэсээр цаанаас нь болохоор нэг бакбери охин байдаг бөгөөд түүний нэрийг Хайлгард гэдэг. Тэгээд өмнө нь сууг дээр оруулж байхад энийг та ингээ хийлтаа гэж нэрлэеч гэд айгу олон хүн хэлжсэн. Одоо Mobile Legends-ийн баатар юм шиг байгаа. Дэмуртач энийг төстэй болохоор нь хийлтаа гэд явчих. Дэмуртач энэ гурав маань цаашаа өргөжлүүлээд ажлын өрөөрөө нөгөө өдөрөө очоо гэд очихт нь хамгийн түрүүнд дуулсан хүн нь хаант улсын хунтааж байж таарнаа. Тэгээд саяны тэр арслан нь болохоор энэ нөхрийн нөгөө хэлцийн гэр бүлийн дуудлах улдаанаас олж авсан холбоо нүдэг. Удалгүй цанаас нь гүнж гараад ирнэ. Тэгээд уулсанд та 50 нартаар. Чамайг дахиж харцсандаа үнэхээр баяртай байна хэйтлэн гүнж. Түүнийх нь ардаас Fairit гэдэг нөхөр гараад ирнэ. За одоо энэ Fairit гэдэг нөхөр нь болохоор бүр тэр дээхэн үедээ нэг бараг тэр chapter 1-ийг байна. Угаа тэр episode 1-ийг дээр гарч ирж исэн Fairit гэдэг хүүчин байдаг. Тэгээд цаанаас нь энэ хідийг ахалж явж байгаа Claire Blightheart гэдэг хүн гараад ирнэ. 6 дугаар ангийн тулааны шидтэн энэ багийн удирдагч. Хажууд нь зогсож байгаа нөхрийнх нь нэрийг тодорхой санахгүй байгаа ч гэсэн хідүүдээ цаашдаа Баки гэдээ явна шүү заа юу. Баки. Blightheart гэдэг овгноос нь нөгөө адад явдал хайгчдын бүлэгмийн удирдагчийн төрсөн дүү болж тарж байгаа байхгүй юу. Одоо нэг овогтой нэг гэр бүлийн хүмүүсээ гэсэн үг. Зэмэртөч ингэж танилцаж сахилахын баг бүрэн бүрэлдэхүүнээр цугларсны дараа сургуулийн сурагчдын урд сахилахын баг нийтээрээ гарч өөрсдөө танилцуулахар болдог. Түүнийг нь тез шазарлана. За энэ хүрээд энэ удаагийн партыг дуусгаж байна. Тэгэхээр та хэд дараа дараагийн партыг илүү хурдан авч үзье гэвэл лайк болон subscribe дарахыг хийж битлэг мартаарай. Тэгээ болж дөрөв ширээ гэдэг шүү дээ. Тэгээ яг энэ хүртэл нүдсэн ихэнх өөрсдийнхөө сувгийн үзэгч болон уншигч нартаа нэг зүйлийг хэлэхэд Manga Cig Gaming, Зурагт ном Cig.com, Зурагт ном Cig сайт гэсэн эдгээр доминуудаар сайт руу орон өөрийн хүссэн мангагаа унших боломжтой шүү. Дайлангаар нь ч орсон болно. Тэгээд энэ хүртэл тэр үзсэн дэр үнэхээр баярлалаа. Дараагийн партаар уулзлаа. Тэр баяртай.